Би нөгөө их сургууль дохдоо мангар шивэртэй байсан байхгүй. Тэгээ нөгөө би нөгөө тухайн нөгөө христийн цуглаанд явдаг гэсэн байхгүй. Тэгээд эсийн бүлэг болно манай. Тэгэнгүүт ингээ нөгөө айл руу орохдоо заавал нөгөө гутлаа тайлж ордог. Сав тайлангууч жигхэн бөмбөг тесэрсэн шиг шааж байгаа байхгүй. Тэгээд ингээ тойр зугаа за бүгдээ эзнээ магтанд уулзах юм болцсон ингээд. За бүгдээ ингээ тойроо завлаа суугараа ингээд би зүгээр ингээд мэрмэд суултар суугаш. Галаанд анги шиг. Үгүй амраа өгшөө чи ийшээ ингээд завлаа суултаа ингээд зүгээр найз нангис өгч. Зүгээр энэ илүү амар байна. Зүгээр хөрх юмд шиврээл гадагшлуулаад байгаа зэрэг шүү дээ. Тойргоос тэгээ шивэр үнэртчүүл тэгээд тэр чинь айгүй буруу болж байна. Тэгтэл хөрхий тэр чинь атмын бөмбөг шиг шивэрч үнэртэн шүү дээ. Тэгээд нөгөө христч хүмүүс чинь хамгийн гол айгүй сайхан сэтгэлтэй. Хизээш нөгөө намайг шивэртэй гэдэг хэлдэг байхгүй. Суулж ирдээснэ тэ. Юу жоохон халуун байна үгүй энэ цонхоо онгойлгоч. Зүгээр шууд амраа өгшөө наад надрын шиврээ зүгээр одоо очиод угаа гэдээ хэлж чадахгүй тэ. Юу яа чи хэдэлээ манайхаа цонхоо онгойлгоч. Тэсний зүг сүултээ бүр даварцсан тэ. Уулс моос шивэр мэвнээс ихчгээ болцсон. Зүгээр хүмүүсийн нүд мүд нь аргаа шааждаг гэсэн юм гээд. Юу яагаад гинт уйлчваа бид нэр. Энэ үнэхээр эзний ариун сүнс бууж ирэх шиг боллоо. Хогийн наац тий.